сайн байна уу? Намайг бодож жаргал гэдэг би Хамбогц замын 3 дугаар багийн иргэн. Тэгээд хуваараа бизнес эрхэлдэг тийм юм байна. Тэгээд манайх бол яг хоо тийм төмөр хашаатай байсан. Тэгээд хашаага бас нэг өнгө үзэмжтэй болгоё. 4 замын уулзуур дээр одоо нийтийн нүдэн дээр байд юм чинь гэж бодоод байжсэн чинь төсөл зарлагдсан байсан. Тэгээд тэрэнд нь болохоор хөшөөрөө нийлж байгаа, айл өрхөөрөө нийлж байгаа. Манай ингээд энэ шиг нүүр нэгний 4 айл гэдэг. Тэдэртэйгээ хамтраад энэ төслийг бичсэн байгаа. Тэгээд төсөл маань шалгараад бид эко модо хашаагаар хашаануудаа ингээд шинжилсэн. Одоо ингээд энэ хашаанууд маань тэр гудамжны үзүүрэлтэр ингээд 4 айл байгаа. Бүгдээрээ гүйдэг хаалгатай, тийм ая тухтай өнгө үзэмжтэй болсон байгаа. Олон айл хамтарч хийсний үр дүнд бол жижигхэн өөрчлөлт гарч ирж байна л да. Бид нар бол яг өөрсдийнхээ хашааны тогтчлон дээр анхаарал явдаг гэсэн бол одоо бас болсон байна. Хүүхдүүд маань гарч ирээд өмнөдлийнхаа шороонуудыг бүгдээрээ хамтаа цэвэрлж जैन том өвснүүдийг нь аль ч айлынхаа хүүхдүүд хамаагүй бүгдээрээ гүйж гарч ирээд одоо ингээд хамтраа цэгчээд их дотоосох гэдэг юм уу? Тим юм бол ажиглагдаж байна. Тэгээ Хурцгуул сангийнхаа хамт олонд баярлалаа тий. Одоо Хамбогц замын иргэдийг ингээд дэмжиж Хамбогц зам дээр нэлээд олон төсөл хөтөлбөрүүдийг оновчтой гишүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд танай хамт олон та бүхэнд баярлалаа гэдгээ өгшүүдийнхаа зүгээс хэлмээр байна. За баярлалаа.